Тэгээ өнөөшөө Монголын ард түмэн нэг баялагтаа эзэн болох амны ишиг байна уу үгүй юу гэдгийг л ер нь шийдэх гэж байна дөө. Шулуухандаа бол. Тэгээ би энэ бол хамтарсан засгийн газрыг бол анханаас нь л дэмжсэн юм. Яагаад гэвэл хамтарч иж юм явах юм билий. Яг ийм том эрх мэдэл, мөнгө төгрөг, уул уурхай ашигт малтмал энэ асуудлыг нэг намд ангаараа явуулж чадахгүй байх гэдгийг би бас өнгөрсөн парламентээр харсан. Баялагын сангийн хуулийг 64-тэй ардын намын бүлэг байхдаа ардчилсан намаас 4-5 гишүү оруулж иж нэг юм 40 босгод авуулж исэн түүх 2 жилийн өмнө шүү. Тийм учраас энэ бид нар 24 оны сонгуул баялагтай эзэн болгоно өдр гэж ярьсан энэ амлалтаа биелүүлэхэд энэ 68-ын бүлэг бол би чадахгүй юм байна. Тийм учраас хамтраад явах нь зөв юм байна. Нөгөө талдаа ард түмэн бол сонгуулийнхаа үеэр та нар зодтолтгүй яваад сонгуулиос хойшоо ард түмнийхээ эрх ашигыг одоо хангаж яваарай л гэж ингэж ярьдаг шүү дээ. Ер нь бол. Тэгээ би энэ болгоныг бодчол хамтарсан засгийн газрыг байгуулахад нь дэмжсэн, сая ганхаж эхлэхээс нь дэмжсэн, намын баг хурал дээр дэмжсэн, одоо ч дэмжсэн байр суурийг хэлэх гэж байгаа. Тэгээ яг энэ парламентод орж ирээд 4 жил боллоо да. Тэгээ энэ ерөнхий сайд оюун эрдэнэ улсын цагаас хойш ер нь энэ Монгол улсад энэ жигсаал бол маш ихээр бол. Үнэхээр одоо бодлогын ард түмэн эсэргүүцээд байгаа мөн гэхээр сонгуульд намаа манлайлж ороод энэ том бүсчсэн сонгуульд намаа ялуулаад байдаг. Тэгээ яг энэ энэ жигсаалуудыг хараад байхад бол би одоо ажиллаа хийж жигсаалыг дэмжиж бүр постлж ирсэн. Одоо ингээ хараад байхад нүүрсний хулгай гэж ерөнхий сайд өөрөө эхэлж ярьсан. Нүүрсний хулгайгаа зогсоо гэжсэн нь 2 хоногийн дараа огцор болоод явсан. Сайн гашуун сухатын асуудал орж ирэх үед 2 сарын ихээр харбинд гарын үсэг зурхат нь энд утааны жигсаал гэж болоод бас л утаа ярьжсэн сүлдээ огцор болсон. Сая яг энэ гашуун сухатын төмөр замыг холбох энэ ажил нь яваад орлогоо нотол болсон, ирээд хэлхийн завдалгүй огцор болсон. Тэгээ өнөөдөр бол огцрох амархан гэдэг юм яриад залуучууд ихсэж байна л. Би яг бүх юмаа ил болгох гэдгийг бол дэмжиж байна. Ер нь одоо энэ бид Монгол төрийн асуудал, Монгол улсын цаашдын үндэсний аюулгүй байдал олон зүйлүүдийг бас давхар бодох ёстой үүрэгтэй хүмүүс гэж ингэж бодож байна. Энэ Монгол улсад сүүлийн үе зохион байгуулагдж байгаа энэ жигсаал цуглаанууд ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай, санхүүгийн их үүсвэртэй ингээд жигсаад байвал энэ төр засаг гэж ер нь одоо нэг цүнхний асуудлаас болоод өнөөдөр ингээ их хуралдаа сууж байна. Ер нь цаашдаа төр засаг гэж байх ч юм уу гэж юм. Ийм байдлаараа бол. Тэгэхээр ер нь ерөнхий сайд одоо өнөөдөр энэ нүгүү ярина гэсэн. Энэ олон жигсаал цуглааны ард та хүн байдаг гэж ярьдаг. Энийхээ талаар бас одоо мэдээллийг энэ ард түмэнд өгөх хэрэгтэй. Би бол одоо энийг монголчилж ойлгохдоо бол зөв сэдв хүнддэг, дагуулж тонгорох гээд байт юм байна л гэж би харддаг. Дагуул тонгорох гээд байт юм бэ. Тийм учраас энэ асуудалтай. Дараагийн нэг асуудал бол энэ санал хураалтыг бол одоо ил явуулахын зүйтэй гэж бодож байна. Ерөн зүгээр одоо нэгнийхээ нүрийг даахгүй тэгэл хойгоор урдуур нь үнэн удал яриад тэгж байгаа ингэж байгаа гэж шивнж гүйж байгаагаар ерөн зүгээр ингээд ил цагаандаа гараад тэгээ одоо ядгаа үтсэн дээр. Ерөн шулуухандаа.